Манчин өөрийнхөө бест гих тоглоомд оруулдаг нэг тоглоомыг ярахаар шилээ мэдээллийн ярина. Тийм ээ. Маш амархан байх. За ямар тоглоом бэ гэвэл та нарын багасаа тоглож үзсэн бас хамгийн бест тоглоомч. Яф. Тэр нь бол Minecraft. За эхэлцгээе. Ингээд эхэлсэн баха. За энэ Minecraft гэх тоглоомыг бүтээсэн хүн бол Маркус Персон гэдэг хүн байна. Тэр хүн бол анх Office-ийн ажилд энэ тоглоомыг сэдвүүлсэн бүтээсэн байгаа. Энэ тоглоомыг юугаар их хуулбарлан ашигласан бэ гэвэл Infinity Miners гэдэг тоглоомоор хуулбарласан юм байна. За манай Minecraft бол анх маш өөр нэртэй байсан. 2 удаа өөрчилсөн юм байлээ. Тэр нь бол одоо юу вэ? Тэмээс жишээлбэл Cave Game тий? Агуун тоглоом. Cave Game. What the fuck man? За хоёр дахь нь бол Minecraft Order of the Stone ха. Тим нэрээр өөрчилсөн юм байна. Хамгийн сүүлд тэр Minecraft гэх одоо бидний мэдэх юг нэрийг бүтээсэн байна. Богиносгож өгөөд. Одоо дараагийн мэдээлэл нь Infinity Miners-аас ингээд хуулбарлан бүтээсэн. Гэхдээ өөр адал явдалтай байхыг хүссэн юм байлээ. Гэхдээ тэр нь Cave Game гэдэг анхны хуулбар дээрээ зөвхөн өвс чулуу хоёр л байсан байлээ. Тэгээд хөгжөөсөөр байгаад энэ хүртэл ирсэн байлээ. Маш хачирхалтай брата. Хачирхалтай. Тийм биз. Тэгээд Маркус Персон маань ерөнхийдөө олонний мэдхээр наач яран дуудаад авчи. Наач маань бол Office-ийн ажилд байсан гэсэн дээ. Office-ийн ажлаас гарах болоод Mojang Supplication юутаж Mojang Studio бүтээгдсэн. Үүнд маш их том ажил болсон байх гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа мэдээлэлд орцгоо. Одоогийн мэдээлэл бол Creeper зүгээр л нэг алдаанаас үүсний та нар ихэнх нь мэдэх байх. Зөв мэдээгүүд нь тайлбарлаад өгч. Creeper бол зүгээр л нэг алдаанаас үүссэн. Mojang Studio гахааг хөвтэй биш босоогоор дүрсэлж чивээр нөрхөд Creeper гэдэг амтныг үүсгэсэн бэлгөө. За дараагийн нэг амтан бол зүгээр л хүмүүсийн ярил. Мэдээж ихэнх нь зомби. Зомби бол хамгийн гайтай амтны нэг. Ягаад гэвэл baby zombie fuck man. За baby zombie зүгээр нэг жирийн зомби хүмүүсийн ярилтаар Стивийн өгсөн хөлбөр хараал гих мэтээр ярилцдаг гэж байна. Зүгээр нэг Стивийн өгөхлөөр биш бусад тоглогчдын одоо анхны скин болох Стив 2009 оны Стивээр дүрслэн ярилцдаг. Ажээ. Тэгээд энэ бол шал өөр байдлаар үүссэн. Mojang Studio маш залхуу байдлаар үүсгэсэн бөлгөө. Энэ маш том амжилтад хүрсэн анхны тохиолдол нах та. Айгу what the fuck man. За. Mojang Studio-ийн нооч маань зүгээр л Стивийн өмсдөг хувцсыг хуулж аваад тэгээд Стивийнхээ өнгийн ногооноор л бүрхсэн гэсэн үг дээ.
Ингээд залхаар л ачаар зомби гэх амтан үсэж алдартай болсон байх нэ. Ялангуяа бэйби зомби. Муу хашиж.